Танилцуулга Spring Suite 11 Spring Suite Math гэсэн интерактив цахим хичээл хийхэд зориулсан зохиогчийн хэрэгсэл буюу программыг үзэж судлах курс хичээлийг танилцуулж байна. Spring Suite 11 Spring Suite Math нь өмнө нь цахим курс боловсруулах болон ийм тусгай сургалтанд хамрагдаагүй. Олон талт цахим сургалтын агуулгыг хурдан бүтээх шаардлагатай хүмүүст зориулагдсан PowerPoint програм дээр суурилсан Author буюу зохиогчийн хэрэгсэл юм. Та PowerPoint програм дээр хичээл үзүүлэнгээ бэлдсэн ба энэ PowerPoint лекц үзүүлэн сургалтын материалаа цахим сургалтын стандарт формат байдалтай болгох зорилт интерактив ажиллагаа загварчлалаар баяжуулах бодолтой байвал энэ програм танд тохирно гэдгийг хэлмээр байна. Энэ курс хичээл нь 32 видео хичээлээс бүрэлдэх ба дасгалын файлуудтай байна. Видео хичээлээ үзэж судлаад дагаад дасгалын файл дээр ажиллаад явна. Курс хичээлийн товч таймыг үзье. Эхлээд цахим сургалтын технологийн хүрээнд интерактив цахим хичээл хийхэд зориулсан 8 шилдэг программын тухай мэдээлэл 1-р видео хичээлд тусгасан байна. 2 болон 3-р хичээлд Spring программыг суулгах тухай, Spring программыг эхлүүлэх тухай байна. 4-р хичээлээс эхлэн дэлхийн 7 твийн тухай гэсэн нэртэй бичил интерактив цахим курсыг бүр эхнээс нь үүсгэн. Слайдуудыг үүсгэх, слайдуудын төрлүүд бий болгох, характер зургийг оруулж ирэх, анимац нэмэх байдлаар алхамаар стандарт learning цахим курс хэлбэртэй болгож байна. 9-р хичээлээс цахим курсын чухал бүрэлдэхүүн болох сорил, түүний төрлүүдийг үүсгэж эхэлнэ. Энэ программыг ашиглан олон сонголтод асуулт, олон хариулттай сорилын асуулт, үнэн ба худал төрлийн асуулт үүсгэх, богино хариулт асуулт үүсгэх, дугаарлалт төрлийн асуулт, дистараалалт төрлийн асуулт үүсгэх, тааруулах төрлийн асуулт, хоосон зайг бүглэх төрлийн асуулт үүсгэх, жагсаалтаас сонголт хийх. Үгийг чирч аваачих төрлийн асуулт, идэвхтэй цэгийг олох төрлийн асуулт, чирч аваачж байрлуулах төрлийн асуулт, санал асуулгын асуулт, эсэй төрлийн асуулт гэсэн 14 төрлийн асуулт үүсгэх боломжтой. 24-р хичээлд сорилын тохируулга хэрхэн хийх, 25-р хичээлд судалгаа хэрхэн үүсгэх тухай хичээлүүд байна. 26-аас 29-р хичээлүүдээр цахим курс хичээлийг баяжуулах функцууд болох дэлгэцийн бичлэг хийх, диалог симуляц хийх, дүрийн тоглуулалт, аудио оруулах, засварлах, интерактив харилцан ажиллагаатай слайд үүсгэх тухай үзнэ. Мөн слайдын шинж чанарууд өөрчлөлт хийх тухай байна. Хийж бэлдсэн цахим курс хичээлийг нийтлэх, хаана байршуулах тухай 31-ээс 32 дугаар хичээлд тусгасан болно. Давтан хэлэхэд танд бэлэн байгаа PowerPoint үзүүлэн хичээл, лекцээ ашиглаад стандарт интерактив цахим хичээл бий болгох боломж олгоно.